Өглөөний 6 цаг. Улаанбаатар 1-р хороолол. Саппорогийн тойрог. Ховд дивжээний хүчтнүүд 5-р сарын 16-наас 17-ны өдрүүдэд Ховд аймагт Ховд аймгийн Чандман сумын харьяат чөлөө түүхийн олон улсын хэмжээний мастер, бүхийн нэрт дасгалжуулагч, өсөх хэдэр үлэмж бадрах, Монгол улсын зан Бямбадоржийн нэрэмжит өсвөрийн бөхчүүдийг сонгон шалгаруулах, ирээдүйн залгам чалаагаан бэлдэх түүнчлэн 128 бүхийн барилдааныг зохион байгуулахаар ийн нутгийн торгон салхины сэвшээ мэдрэн нутгийн зүг хөлгийн жолоогоо заллаа. Алтай Бадрангуй улсаар хүрээлүүлсэн олон ястны үлгий Ховд хот. Урин цагийн уур амьсгал. Уул усны сайханд аль хэдвийн айлчлан иржээ. Энэ л уул усны нэрийг Монгол бүхийн дивжээн дээр томоос том, тодоос тод дуудууланхан цэнгүүлдэг алдартнууд бол Ховд дивжээний хүчтнүүд билээ. Ховд аймаг спорт цогцлбор 22 цаг. 5-р сарын 15-ны өдөр Ховд дивжээ ирээдүйн алдрын түүчээ болсон өсвөрийн бөхчүүдээ бүртгэх юм. Уул усныхаа нэрийг үргэлжид сайн сайхнаар цоллуулж явах их хувь тавилантай хүчит хөдөр чирэг хөвгүүдээ хүлээн авсан Ховд хотын үдэш цаанаа нэг уянгатай. Ховд аймаг спорт ордон 13 цаг. Алдрын түүчээ өсвөрийн бүхийн барилдааны бүртгэл эхлэхэд бэлэн болжээ. Ховд бүхийн дивжээ алдрын түүчээ барилдааныг Ховд аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээний нийт сумаас 14, 15, 16 насны өсвөрийн хүүхдийн бүртгэлийг зохион байгуулан ажиллаж эхэлжээ. Алдрын түүчээ өсвөрийн бөхчүүдийн бүртгэл 18 цаг хүртэл үргэлжилж дууслаа. Маргааш өглөө өсвөрийн бөхчүүдийн барилдаанаар эхлэнэ. Олон ясны үлгий Ховд аймгийн 17 сумаас алдрын түүчээ болох өсвөрийн бөхчүүд цуглжээ. Тэд өөр өөрийн сумын дасгалжуулагч багш, үе тэнгийн найз нөхдийн хамт хүрэлцэн иржээ.
Алдрын төвчөө барилдаанд маань 16, 17, 18 насны ангилалд 16 насны ангилалд 98 хүүхэд 8 хэсэгт хуваагдаад барилдаа явагдаж байна. 17 наснд болохоор 44 хүүхэд бүртгүүлсэн байна. 18 насны ангилалд 39 хүүхэд бүртгүүлсэн ингээд нийт барилдаа үргэлжлээ явагдаж байна. За урдны нэг аймгийн аваргуудын тэмцээн бас өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж байсан. Одоо энэ тэмцээн бол маш тийм ач холбогдолтой гоё тэмцээн болж байна. Манай ховд дивжээний авраг гарсан заан начин тэгэл бүх хүүхчүүд залуу хүүхчүүдээс ахуулаад бүх хүүхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд Монгол улсын зам Бацүрэг ах маань тэгээ зохион байгуулад ингээд бүгднийг бүрэн бүрэлдэхүүнээрээ авчираад энэ тэмцээнээ маш сайхан зохион байгуулалтанд оруулаад тэр ирсэн манай улс аймгийн цолтой хүүхчүүд маань бас энэ зохион байгуулалтаа хийгээд насны ангилалдаа ингээд хуваарлагдаад ажлаа ингээд хуваарлж аваад маш онцлогтой сайхан тэмцээн болж байна. Зургийн баасдарчлаа Нэшлийн болгон номер баримт цугаараа автошилбэр. За ингээд Ховд аймагт алдрын төвчөө өсвөрийн хүүхдийн барилдаа бол амжилттай эхэлж байна. За өчигдөр бол 16 наснд 96 бүх бүртгүүлсэн байна. За 17 наснд 43 хүүхэд. За 18 наснд 40 хүүхэд бүртгүүлжээ. Гэхэд нийт нэг 160-70 хүн бол бүртгүүлсэн байна. Өнөөдөр бол 14 насаар эхэлж байна. 16 насны 800-д хуваагдаж 96 бүх барилдаж байна. 800-аас 4 бүх нийт 32 бүх гарч барилдана. 30-оор цаашаа 16, 8 гэдэг энэ дистратагаар бүхэн барилдаа явагдана. За мөн 17 нас бол мөн адилхан 800-д хуваагдж байгаа. Мөн 16 бүх 8 бүх. Эхний хөвгөн байрууд медальтай байгаа. За тусгай байр уран барилдын шагнал гэсэн явагдах юм аа. За оноолтыг бол 800-д хуваагаад за сумуудыг хооронд нь барилдахгүйгээр нэг сургуулийн хооронд барилдахгүйгээр ингэж самсргүй байдлаар сонголт хийгээд нэг зоонд нэг 10-аас 11 хүүхэд байхаар хувааж иж байрлуулсан байгаа. Зургийн баасдарч Би ингээд зээ охин хоёртойгоо ирээд бүгдэж байна. Манай зээ барилдана 18 насны. Би одоо их барилдсан хөө одоо аймгийн начин цолтой. Би одоо мөсдөд 8 жил төрүүлсэн дараалал. Ховдод аймгийн аврагаар аймгийн начин цол авсан. За энэ сайхан зааны нэрэмжт барилдаанд сумаасаа би 11 хүүхэд 3 насны ангилалд авчирсан. Одоогийн байдлаар 16 насны 4 хүүхэд барилдж байна. Ер нь гайгүй амжилттай 3 дугаар тойрог явж байна. 3-даад аваад явж байна шүү дээ. Амжилттай явж байна. Одоо эндээс шалгаруулж бие бэлдэр ийм хөгжил сайтай хүүхдүүдийг шалгаруулж аваад ховд хэмжээнийхээ дэргэд байрлуулж хичээлүүлж ирээдүг нь бэлтгэх тийм их сайхан юуд явуулж байгаа байна. Миний үед бас их сэтгэл өндөр баяртай. Ямар идүүн гараад ирв вэ? За одоо мөрөө ятдаг юм. Одоо яамтай. Ааве. Натарвэт. Натарвэт. Найз цаасаа. Натарвэт. Натарвэт. Би. Мэлмөр бай. Хадватар. Стамбек мөрөө. Автобус стамбек. Өнөөдрийн алдрын төвчөө гэсэн сайхан барилдааны зохион байгуулж байгаад би дэргийн сумаасаа бас хүүхдүүдэд биеийн дэврийн багш нартаа цугаас авч ирлээ. Би өөрөө бол дэргийн суурийн шанс бүхэн холбоог тэргүүлж ингэж явдаг байгаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан барилдааны зохион байгуулж байгаа ховд дивжээний тэргүүн Монгол улсын хүч зам Бацүрэг, Монгол улсын мандаа зам Мегмар, тэгээд Монгол улсын зам Мегмар сүрэн мандаа зам пүрүү сайхан тэргүүтэй бөхчүүд маань одоо ингээд сайхан Монгол улсын заан Бямбар зааны нэрэмжт ингэж болгон зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Тэгээд бас Ховд аймгийн бүхийн одоо хөлгийн нутаг тэгээд ингээд өнөөдрийн сайхан барилдаанд
эхэлж байна. Тэгээд 16 насны бүхэн барилдаанд гэхэд 98 хүүхэд одоо барилдаж байна гэж одоо сая бүхэн тайлбарлагч заарлаж байна. Тэгээд өнөхөр бүхэн барилдаанд маш сайхан болох байхаа. Тэгээд Ховд аймгаас маань олон сайхан энэ улсын золтнуудын залгуун чалаа болсон олон сайхан залуучууд хөгчүүд төрөн гарах нь бол тодорхой. Тэгээд өнөөдөр бас олон сайхан шалгаруултыг бас хийх юм байна. Шилдэг одоо юм хөгчүүдийг шалгуулж авч байгаа бас баяртай байна. Тэгээд энэ одоо Ховд бүхэн дэвжээнийхэндээ энэ зохион байгуулж байгаа хүмүүстээ баярлалаа гэдгээ бас Ховд аймгийн дөрвөн сумынхаа шанс бүхэн холбооныхаа нэрийн өмнөөс болон хувьсаа зохион байгуулагчтай алж байгаа сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Их төвшин байна уу? Сасны тоглож авчихлаа. Төв санаа. Өргөний хинтээ. Амсаа мта. Баяр. За өнөөдөр энэ бүгдийн барилдаанд Ховд сумаас 16 наснд 3 хүүхэд, 17 наснд 1 хүүхэд, 18 наснд 1 хүүхэд авчирсан байгаа. Тэгээ эхнээсээ барилдаа эхэлж байна. Одоо 16 наснд манай хүүхэд зооноос бараг унаагүй барилдаа явж байна. Одоо 2 хүүхэд нь одоо барилдах гээд хүлээж байна. 16 насны нийт 98 залуу хүүхдүүд барилдаж байгаа. Тэгээ 800-д хуваагдаад одоо эхний 400 нь явж байна. 400-д манай нэг хүүхэд одоо барилдаад унаагүй явж байна. Энэ тэмцээнд 16 насны 3 хүүхэд ирсэн яг цумаас 12 наснд 18 наснд 2 хүүхэдтэй ирсэн. Тэгээ одоо энэ 5 хүүхэдтэй ирсэн байна. Одоогоос олон жилийн өмнө дөө. Одоо сайн санах байна. Бараг 10 гаруй жилийн өмнө. Бас нэг удаа нэг ингэж шалгаруулж яасан юм байна. Тэр шалгарланд Бацрын зам, Ягмар сүрэн зам одоо эднээс шалгарч очиж юм аа. Түрүү чи богшод нөл ингэ шалгарч очиж юм байгаа. Тэ одоо тэгэхээр энэс бас одоо шалгарсан богчуудын үр дүн бол 3-4 жилийн дараа гарна да. Сайхан байна. Олон сайхан хүүхдүүд ирж барилдаж байна. Олон багш нар, олон шавь нартайгаа сум болгоноос хүүхдүүд ирсэн. Аймгийн дүйн хүүхдүүд ирсэн. Сансныг бол олон хүүхдтэй, сайхан хүүхдүүд, сайхан барилдаанууд гарч байна. Одоо эндээс одоо Ховд бүхийн дэмжлэгээс одоо явуулж байгаа бодлого маань одоо энэ дээр хүүхдүүдээ сайхан зөв сонгож шалгуулах хэрэгтэй байна. Тэгээ сайхан байна, багш нар байна бүгдээр одоо сумаас хүүхдүүд аваад ирсэн. Сайхан байна. Ярин л Ховд бүхийн дэмжээнээс нэг 15-аас 20 хүүхдтэй өжиж өөрсдийнхөө Ховд бүхийн дэмжээнээр тэндээ байрлуулад 3 жилээс одоо мэргэжлийн юм шиг л одоо бэлтгэл сургуулиуд явж үндэсний хүүхийн багш нар байна. Самжуудагийн гавьяат багш Баатар багш маань ирсэн байна. Чөлөөтийн багш Батуудаг гавьяат маань ирсэн байна. Тэ Оско одоо гавьяат бас ирсэн байгаа. Ховд бүхийн дэмжээнээс одоо авч байгаа одоо манай хамгийн том арга хэмжээ бидний гол ажил учраас. Тэ хүн болгонд дооруулна одоо хариуцлагатай зөв сайн хүүхдээ сонгож авах гол бүгдээ бүгд сайн барилдаа гарч байна. Сайхан байна. За өнөөдөр манай Ховд хэмжээс санаачлан зохион байгуулж байгаа өсвөрийн бөхчүүдийн барилдаа маань амжилттай сайхан үргэлжилж байна. Нийтдээ энэ тэмцээнд өсвөрийн бөхчүүдийн барилдаанд 3 насны ангиллаар 200 гаруй хүүхэд хурд хүч авах самбаагаас орон барилдаж байна. 16, 17, 18 нас гэсэн 3 насны ангиллаар барилдаж байна. Тэ. Бидний одоо үндсэн гол зорилго маань нэгдүгээрт одоо Монгол Улсын зам бямд орж гэж бид бүгдийн багш байсан. Багшийнхаа алдрыг одоо мөнхжүүлэх мөн багш хүний одоо алдар гавьяаг мөнхжүүлж тийм ээ одоо багш гэж ирнэ ямар авах хэвээр энэ талаар бас бид нар энэ бүхэн сумуудаас ирсэн дасгалжуулагч нарт ч гэсэн бас одоо орой сургалт семинар орох бах. Энэ сургалт семинарыг бол манай Чөлөөтийн Бүрэг Баатар гавьяат маань ирсэн байна.
тулга маань ирсэн байна тий. Самбухи спорт гавьяат тамирчин Баатар бол тэгээд олон хүчнүүд одоо багш нар, дасгалжуулагч багш нар энд ирсэн байгаа учраас энэ боломжийг ашиглаад бид нар бүх сумдын багш дасгалжуулагч нартаа нэг 2 цагийн сургалт орох юм. Тий. Мөн энэ хов төвчөнд одоо харьяалагдаж энэ шалгаруулалтанд тэнцсэн хүүхдүүдийг бид нар намраас Улаанбаатар хотод аваачиж баярлуулж нэгдсэн журмаар клубын системээр тийм ээ 10 жилийн хүүхдүүд учраас бас боловсрол одоо ерөнхий боловсролын сургуулийн асуудал байна тийм ээ. Одоо хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүд учраас шийдэх асуудал зөндөө байна. Тэгээ энэ бүгдийг одоо гурвалсан эцэгчүүдтэй гурвалсан гэрээ хийж дивжээ тамирчин эцэгчүүд гэсэн гурвалсан гэрээ хийж ингээд албан ёсоор намраас 9 сараас эхэлж бэлтгэл сургалтанд хамрагдах юм аа. Тэгэхээр энэ боломжийг алдах хүндлээ энэ хүүхдүүд маань бас чармааж тий одоо идэвх зүтгэл гаргаж хаа байсан одоо 400 км-ийн цаанаас ч гэсэн сумдын бөхчүүд багш дасгалжуулагчдаар шавнартайгаа ирсэн байна тий. Өнөөдрийн барилдаа их сайхан болж байна. За нутгийнхаа ард түмэнд бүгдээрээ сайн байна уу? Сайхан зусцааж байна уу? Аврагын дүүчээ өсвөрийн барилдаа маань одоо багшийн маань нэрмжид болоод сайхан зохион байгуулагдж байна. Хов төхийн дивжээ. Хов төхийн дивжээний тэрг улсын зам Батцэрэг харцаг амар төвшин ахын маань санаачлахаар ингээд барилдаа маань одоо ингээд өнөөдөр эхлээд сайхан явагдаж байна. Өргөн сайхан оролцож байна шүү хүүхдүүд өрн. Сум сумаа сайхан хүүхдүүд ирсэн байна. Ер нь нутагтаа ирээд манай нутагтаа авраг гарсан заанууд бүгд ирсэн. Ер нь сайхан өргөн цар үрээтэй сайхан барилдаа болж байна. Тэмцээний бөхчүүд бүрэн бүлтгэнээр ирээд одоо тэмцээний зохион байгуулж байна. Залуучууд хүүхдүүдэд сайхан шалруултаа харуулдаг барилдааны зохион байгуулад сайхан эхэлж байна. Тэгээд сайхан өсвөрийн биетэй хүүхдүүд их байна. Хүүхдүүдийн хамрагт хүрээ их олсон байна. Нэг наснд тэгэхээр 80 нийт 200-аад гаруй хүүхд байна шүү. Сайхан өргөн дэлгэр болж байна да. Дэгшээлдэн бодлоо өөрөөр хэлбэл наамхавд ауданы бэлтгэсэн батлын төрсөн байна. Арнайд насны доктор дэгшээлдэн 8 нөөрөж техник хаун байдаг. Барилдаа сайхан болж байна. Манай ховдын хүүхдүүд одоо ямар сайхан одоо өсөглөн ямар сайхан болцсон юм. Энэ одоо 16 настай хүүхдүүд гэж яах чинь. Нөгөө барилж байгаа хүүхдүүдийг хараад одоо бахархал төрөл хайр төрөл байж ш тэрээсээ тий. За алдрын дүүчээ энэ барилдаа маань 13 жилийн дараа Ховд аймагт маань зохион байгуулж ховд хэмжээний бөхчүүд маань оролцож өргөн зараг хүрээтэй сайхан барилдаа болж зохион байгуулагдаж байна. За Эрдэнэ сумаас олон алдрын өргөн нутаг тэр дундаа бүхэн үлгээ гэдгээр одоо алдартай. За энэ барилдаанд би 4 шавтайгаа ирсэн. Миний 4 шав одоо барилдад амжилттай оролцоо байж байна. Тийм манай бүхий орон учраас манай сум орон нутагч анхаардаг. Манай цамгруу шохрын үндэсний бүхий холбоос анхаардаг. За энэ 2023 онд манайх Ховд аймгийн үндэсний бүхий аврагч Монгол Улсын уран барилдааны цаан Бямдорж багшийн маань нэрмж том барилдаанд одоо амжилттай оролцож багийн дүнгээрээ 4-р байранд орсон байгаа. 15 наснд манай өсгөө маань төрүүлсэн. 17 наснд манай Жамдовгийн баяр жавхлан мөнгөн медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд нийт бөхчүүдтэй болон энэ тэмцээнийг зохион байгуулж энэ алдрын дүүчийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нийт одоо Ховд аймгийн Ховд тэмцээнийхээ нийт бөхчүүдэд бас баярлалт талархнаа илэрхийлье.
За нэг 20 орчим мөн шавтаг ирсэн. Ямбазан буур багшийн минь бас сайхан барилтаа болж байгаа бас баяртай байна. Наг Төмөөх гэдэг би Ховд аймгийн Жаргалан цумын 6 дахь сургууль сурдаг. Гоё л байна. Өөрөө нэг ороогүй тэгээд ах мах бэлтгэлийн хөлтөд авахаар тэгээд огшоол сочд. Тэгэл тэмцээнд орохоор тэгэл өөрөө унсан ч гэсэн хамаагүй тэгээд ах нарыгаа хараа сууж яхад. Ингээд яг манай бэлтгэлийн ингээд хүүхдүүд. Тэгээд гоё ингээд юу ингээд давж мавууд ингээд медаль зэтэл нөхөр амар гоё огшоол. За би Ховд аймгийн Чандман сумын Төмөөх зэргийн амар төвшин. Энэ барилтанд 17 наснд барилтаар ирсэн. Тэгээ манай сумаас нэг 17-8 хүүхэд байх шиг. Нэг нас нэг 4-5 хүүхэд. Тэгээд барилтаар ер нь том цалтай ах нар ахаа зөөрэж ирэн том бүх болохыг мөрөөдөл бэлтгэл сургууль хийгээл явж байгаа. Намайг Ховд аймгийн Улаан сумын яриад бүр татрын ганц толгой гэдэг би. Ховд аймгийн одоо аймаг шалгалт хийгээд 18 наснаар ирж байгаа. Улаан сумаас нэг одоо нэг 14-5 хүүхдүүд ирсэн байгаа. Одоо гүн сая нэг талан баг өрөлдчихлээ. Одоо нэг 4-5 хүүхдүүд 18 наснд барилттай гэж байна. Намайг ганц Сүхий Ангаавтар гэдгээ тэгээд 6 дугаар сургуулиас ирж барилдаж байна. Тэгээ жоохон тиймэрхүү л барилтлаа. За би Ховд аймгийн Чандман сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-ийн бай англи сурагч 5-д орж байна. Хүүхдүүд өрөө бэлтгэл сургууль сайн байна. Чанга байна. Чанга барилдаанд орж үзэж явах шүү наа. За нийт нутгийн зоон та бүхэнд одоо энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээд Ховд хэмжээний одоо тэргүүн Монгол Улсын зам Батраг зааны санаачлахаар бидний хайртай багш одоо Монгол Улсын уран барилдаанд Ямдор зааны маань одоо нэрэмжит барилдаанд одоо барилдахаар Ховд нутгийн одоо өвчүүд одоо Ховд хэмжээний бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна. Өнөөдөр бас алдрын төвчээ өсвөрийн хүүхдүүдийн барилдаа зохион байгуулж байна. Ховдын бүгчүүдийн эртнээсээ одоо Манчинко Арслан, Нэгмар зан, Ямдор зан, одоо манай багш Мөрөнсөн зан, Батраг зан гэдэг бүгчүүд маань одоо үргэлж одоо дараагийн залгамж халаагаа бэлдэж ирсэн. Тэгээд одоо бид бүхэн ч гэсэн одоо бас залгамж халаагаа бэлдэж энэ өв соёл үнд зүйлээ бас өвлүүлэх нь одоо бидний өөрөг гэж ойлгож байна. Тэгээд одоо өнөөдрийн барилдаанд бас олон цагаан хүүхдүүд оролцож байна. Маш идэвхтэй болж байгаа хүүхдүүдэд эцэг эхчүүд нь бас баярлаа гэж хэлье. Тэгээд үнэхээр одоо бид бүгдийг залгачаар уран сайхан барилдаантай, сайхан бие бэлдэртэй олон сайхан хүүхдүүд байна. За өнөөдөр Ховд аймгийн Ховд хотноо өсвөрөхийн алдрын төвчөө барилдаа манаас өргөн дэдэр сайхан зохион байгуулж байна. Барилдаа манаас эд дундаа сайхан явж байна. Одоо 16 сумаас олон сайхан одоо аав ээжээ сайхан хүүхдүүд ярьж энэ сайхан алдрын төвчөө барилдаанд зорилгод орж сайхан барилдаа болж байна. Барилдаа манаас өргөн дэлгэр ач холбогдол айгүй өгсөн байна. Манай багш тасгалжуулагч нар одоо сумдын багш тасгалжуулагч нар зохион байгуулж байгаа хүмүүс ихэд өргөн дэлгэр сайхан барилдаа болж байна. Монгол Улсын зам хөтөд зам Ямдордын нэрмжит ирээдүй болох 16, 7, 18 настай хүүхдүүдийн барилдаан 2 өдөр одоо өнөөдөр маргааш одоо
дүнгээ гаргаж шалгуулна. 2 өдөр үндсэндээ болж байна. За одоо тэгээд энд чинь энэ сайхан Монгол бүхийн уламжлалыг дагсан ирээдүйтэй хүүхдүүд бас сайхан хүүхдүүд барилж байна. За би энэ хувьд бол өнөөдөр ажилтаа байсан. Гэвч боловч одоо бас ирээдүйтэй хүүхдүүдээ үзэж хараад сайхан сэтгэл сайхан байна. За би Ховд аймаг миний төрсэн газар яг энэ унсан газар Ховд аймаг. За би 1988 онд 87 онд Улс аймгийн баруун төрөн сумд аймгийн аврагч сургалт барилдаанд 24-д авч. За 88 онд ахад улсын цагаан харганд болсон барилдаанд ахиж 24-д аваад. Тэгээд энэ унсан газар угаасан уснаас цол аваагүй. Улсаас аймгийн начин гэдэг цолыг одоо анх авахдаа одоо Өсгөлдөр гэдэг начин цолыг хүртсэн. Ховд дивжэнээс зохион байгуулсан алдрын түүчээ өсвөрийн хүүхдийн барилдаанд 16 насны англи хэлний 98 хүүхэд, 17 насны англи хэлний 44 хүүхэд, 18 насны англи хэлний 39 хүүхэд бүртгүүлж нэг өдрийн турш барилдаан тойргийн хэлбэрээр явагдаж өндөрлсөн. Энэхүү барилдаанаас насны английн шилдэг хүүхдүүд 17-ны өдөр барилдаж шилдэгүүдээ тодруулахар боллоо. Ховд дивжэнээс санаачлан зохион байгуулсан алдрын түүчээ барилдаанд зодголсон Ховд аймгийн 17 сумаас оролцсон бөхчүүд авхаалж самба хүчибэран уралдуулан барилдаж энэ өдрийн барилдааныг ийхүү жаргаалаа. 2024 оны 5 дугаар сарын 17 Ховд аймаг спорт цогцлбор. Өнөөдөр Ховд аймгийн 17 сум Ховд хотынхан тэр чигтээ хөдөлцгөөжээ. Учир нь алдрын түүчийн өсвөрийн шигшээ бүхийн барилдааны шилдэгүүд өнөөдөр тодорхоос гадна Улас аймгийн алдар цолтоо 128 бүхийн барилдаан спорт цогцлборт зохион байгуулагдахад бэлэн болсон байна. Ховд аймгийн 17 сумоос өсвөрийн бөхчүүд ирж зодоглон сумын нэрийн дор жагсахад бэлэн болжээ. За сайн байцгаана. Ингээд алдрын түүчээ өсвөрийн бүхэн барилдаанд маа буян цумын баг тавьчид амжилттай оролцож байна. Өчигдөр өнөөдөр 16, 17, 18 насны барилдаа оролцож одоо өнөөдөр шигшээ шинэ барилдаа явуулж байна. Маргаашийн мандах нартаа уралдан магнаг цэнхэр уул усныхаа нэрийг дуусгах хүчтнүүд эр зоргийг энэ сэтгэлдэн багтаасан эдгээр алдрын түүчээ болсон багчууд дуусгах гэд бодох сэтгэлд хичнээн сайхан. Яасан бэ? Манай Эрдэмөрнөөс 4 хүүхэд ирсэн. Дөрвөлээ амжилттай сайхан барилдаж оролцлоо. Тэгээд бүгд сайн байлаа. Төр тогтох багш дээр бэлтгэл сургуультай сумынхаа зааланд бэлдэж хийсэн. Тэгээд ямар тач шүүгэн дөрөвтүүлсэндээ амжилттай сайхан оролцсондоо баяртай байна. Маргаашийн мандах нартаа уралдан магнаг цэнхэр уул усныхаа нэрийг дуусгах хүчтнүүд эр зоргийг энэ сэтгэлдэн багтаасан эдгээр алдрын түүчээ болсон багчууд дуусгах гэд бодох сэтгэлд хичнээн сайхан. Одоогоос 15 жилийн өмнө 2009 онд бүх сумдаараа Бямдар жогчтойгоо хамт явж бас энэ хүүхдүүд сонгон шалгаруулж авч байсан хүүхдүүд минь одоо энэ Адиа, Бадмаа, Урт насан энэ Ангаа авраг тэгээд манай Бүрүү сайхан зам байна, манай Бацраг замын ач тэгээд эднийг ингээ авч байсан. Одоо тэрний 15 жил өнгөрсөн байна. 15 жилийн дараа бид нар бас ингээд Ховд нутгаа дуурах сайхан алдарчтай бөхчүүд
одоо эдний залгам жалааг бэлтгэнд бол одоо 15 жилийн дараа одоо бас Бацраг зам битээр одоо манай ховдын бүхчүүд бүгд одоо энд гар бие одоо ингээ оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй юм сайхан арга хэмжээ болж байна. Арга хэмжээ өнөхөр ард түмний сэтгэл төрсөн сайхан арга хэмжээ болж байна. Энэ хүүхдүүд бас ховдын бас ард түмнийг түүний их баяр наадам цэнгүүлсэн сайхан залуучууд төрөн гарна гэдэгт одоо их итгэж найдаж байна. За Монгол улсын зан чадрын нэрэмжид одоо алдрын түүчээ Улс аймгийн алдар цолтой байж түүхийн барилдаа одоо эхлэх гэж байна. За энэ барилдаанд бол одоо гол зорилго нь одоо энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүдийн залгам чалгааг бэлтгэх зорилгоор алдрын түүчээ нэртэй одоо энэ барилдааныг бол одоо онцгойлон бас өндөр ачаал бөглөө гэж ховд хэмжээний зохион байгуулж байна. Энд бол одоо бас олон өсвөрийн бөхчүүд хамрагдаж байгаа юм байна. Энэ өсвөрийн бөхчүүд дотроос бас бөхүүлэх ирээдүйтэй 20 хүүхдийг одоо сонгож шалгаруулж авах юм байна. Тэгээд одоо энэ шалгаруулж авсан бөхчүүдийн бол цаашлаа бас бэлтгэл сургуультаар хангаж одоо бас бөхүүлэх талаас нь бол ховд хэмжээнийхэн бас бодлоготойгоор бас дэмжиж байгаа юм байна. Тэгээд ер нь ховд аймаг бол алдар суутай бөхчүүдээр алдартай. Энэ цаг үед одоо бас их олон сайхан барилдаж байгаа бүх бөхчүүд нь ховд нутагтаа өргөцсөн ирсэн байна. Ховд аймаг бол үндсэндээ одоо энэ одоо сүүлийн 2-3 хоногт бол одоо Монгол өхөр амьсгалсан юм одоо сайхан арга хэмжээг зохион байгуулж байна гэж ойлгож байна. Бас улс аймгийн алдар суутай үеийн бөхчүүд өнөөдөр арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байна. 11 удаа шивгэрсэн улсын зам ягмаргуй хүрэлцэн ирсэн байна. Гардын эрсдлийн 100 жилийн баяр наадмын төрөв улсын аврах хангай тэргүүтэй Пүрэв сайхан зам Батулцын зам гэдэг энэ цаг үед сайн барилдаж байгаа улс аймгийн алдар цолтой бүх бөхчүүд нь одоо хүрэлцэн ирсэн байна. Дээр нь одоо бас энэ чөлөө түүхийн мундаг одоо дасгалжуулагч нар хүрэлцэн ирсэн байна. Монгол улсын гавьяа тамирчин оюун билгийн Пүрэв Баатар хүрэлцэн ирсэн байна. Гавьяа дасгалжуулагч Бямбижийн Батулгогч ирсэн байна. Боловсрол судлалын доктор Монгол улсын нэгэн бүтээн базрын IT ахуйнч ирсэн байна. Одоо Монгол бүхийн бас том мэрэгжилтэнгүүд агш дасгалжуулагч нар үргэлжлэн ирж одоо эндээс бас бөхчүүдийг сонгож шалгаруулж явахад бол эдгээр бөхчүүдээс өндөр ачаал бүгд оролцож байгаа юм байна. Тэгээд энэхүү арга хэмжээг одоо санаачилж ингэ сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа ховд хэмжээний Монгол улсын зам Бацраг тэргүүтэй ховд хэмжээний бөхчүүд агш дасгалжуулагч нар бүхийн зүтгүүлтнүүдэд бас баяр хүргье. Одоо энэ сайхан өдөр 16, 17, 18 насны тэмц одоо барилдааныг зохион байгуул шалгаруулж авъя гэсэн одоо шийдэлд хүрээд явагдлаа. Энэ хөдөө орон нутагт үнэхээр их сайхан хүүхдүүд, залуучууд байдгийн байна. Энэ бүгдийг бид нэр одоо дараа энийг одоо зохион байгуулж явах нь зүйтэй юм байна. Өнөөдөр шгшээ барилдаа ингээд үлдсэн байна. За үргэлжлээд манай Ховд аймгаас төрсэн аваргууд, заан, арслан одоо заанууд, аймгийн начингууд, аймгийн арслангууд ирсэн одоо оролцохоор болж байна. Мөн манай төлөөлөгч болох манай Ховд аймгийн харьяат Тулга багш, Адиаг гавьяат багш, Пүрэв Баатар гавьяат гэхээр сайхан одоо алдар цуутай тамирчин дасгалжуулагч бөхчүүд ирсэн байна. Энэ бол их сайхан одоо залуу үед их одоо сайхан үлгэрэл болсон. Залуу үеийг бас сайхан уриалсан, залуу үеийг одоо спортод бүхэл сонирхолтой болгосон юм үйл ажиллагаа. За юуны өмнө ховдчууд энэ өдрийн мэнд хүргэе. За үнэхээр сайхан арга хэмжээ болж байна. За тэгээд ингээ анзаарч байгаад энэ манай одоо сайхан Бацраг зам болон ховд бүхийн дэвжээнийхэн бол багштай зориулж юм хүндэтгэлийн том арга хэмжээ хийж байна. Тэгээ бас Бямдар зам одоо тэгээ энэ заахан залуучуудыг анх яаж гаргаж ирсэн 20-30 жилийн өмнө тэгээ энэ ингээ түүчээ олгоод залуу хувийг гаргаж ирж байгаа нь бас их баяртай байна. Ер нь анзаараад байхад манай ховдын бөхчүүд ер нь багш хүнийг ямар сайхан хүндэлдэг байлаа. Тэгээ тэр хүндлэл нь ингээд буцаад тэ ингээд залуу үед хойч үед ингээд нөлөөлж байгаа юм сайхан үйл явдал болж байна. За миний би манай аав бол ховдын Эрдэнүүрний хүн, ээж мянгадын хүн, би бас ховдын гаралтай. Тэгээ бид нар сайхан өнгөрсөн 7 хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн гаралтай манай Манган сумын харьяат Монгол Улсын гавьяа тамирчин Тулга шавьяагаа дагуулж энэ арга хэмжээнд ирлээ. Тэгээ Олимпийн эрхээ авлаа. Одоо нэг 2 сар гарангийн дараа Олимпийн наадам эхэлнэ. Тэгээ энэ олон үйл явдлаар сайхан давхцаад энэ сайхан арга хэмжээнд орж байгаадаа үнэхээр баяртай байна.
За сайхан байна уу? Холын цуутай ховд нутаг хүчит бөхчүүдээр алдартай энэ цагт барилж байгаа Монгол бүхийн одоо өнгийг тодорхойлох сайхан бөхчүүд одоо ховд нутгаас одоо энэ цагт бол барилдаж байна. За үнэхээр сайхан байна. Эв нэгдэлтэй эрч хүчтэй энэ сайхан залуучууд энэ сайхан багшийнхаа алдрыг тэмдэглээд хоёрт бол энэ залуу хооч үе одоо бэлдэнэ гэдэг бол маш одоо тийм зөв зөвтэй зүйл гэж харагдаж байна. Олон сайхан авиастай хүүхдүүд энд хүч сорж барилдаж байна. Сайхан байна. Сайхан өдөр бас энэ ховд нутгийнхаа сайхан бүхний баяр наадад хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Алдрын түүчээ болох энэ сүрийн бөхчүүдийн барилдаа маш сайхан энэ залуу бөхчүүдийн ирээдүйн хойчд маш том үр өгөөж өгсөн барилдаан болж байна. Тэгээд нутгийн зам болон энэ өдөр бас нутгийнхаа энэ сайхан хүчит бөхчүүдийг барилдахын сайхан харж баяр сэнгэж явж байгаа нь бас сайхан байна. Нутгийнхаа зам олондоо бас зуны их сарын бас баярын тэмдэг хүргэе. Эдгээр зүйлүүд бас байдаг. Хавтын дотор сүлгээ чухал сайхан дэмжиж байна. Ахмад лирийн чухал сайхан дөрөвшөлт та адралыг бүтэндээ сайхан дэмжиж. Хавтын чандрас мэрийн төчөө бүрэлдэхүүн явуулсан сэжили мастер Монгол Улсын зам шадраагийн дэмжиж байгаа бас сайн бүх сайн мэдэрч сайн багшласан зүйлч явсан юм одоо алдартай сайхан бүхэн. За Ховд аймаг бол түүхэндээ 29 Монгол Улсын алдар завтай бөхчүүд төрөн гарсан ийм аймаг 1922 оны уул тайлгын наадамд Ховдын сайдын нэрийн өмнөөс босож барилдсан Сандаг гэдэг бүх улсын начин цол хүртсэн. За дараа нь Ховд аймгийн харьяалтай Орянхан сайд таны нэрийн өмнөөс босч байсан, Ховдын сайд таны нэрийн өмнөөс босч барилдаж байсан, Чойжийн дорлог гэдэг бүх 1929-33 оны наадмуудад 5 давж шогөрч байсан. За эдгээр бөхчүүдийн залгамж халаа гэдэг ингээ явах юм бол алдарт хадагтар улсын заа хадагтар улсын аслан банчин бүгээд алдар цуутай бөхчүүд түүчэлдэг. Ингээд араас нь залгаад одоо олон алдар цолтонгууд одоо төрөн гарч хамгийн батлан харж байгаа Ховд аймгийн болон Сумын харьяа чөлөөтийн олон улсын хэмжээний мастер Өрөн барилдаанд Ганбаатарын гаан хуй хүртэл ингээд 29 цолтон төрсөн байдаг юм аа. Тэгээд Ховд өвхийн дэвжээ эдгээр улсын алдар цолтой бөхчүүдэд алдаршуулах залгамж халаагийн одоо бэлтгэх ийм зорилгоор Ховд аймгийнхаа одоо өсвөр бөхчүүдийн дунд энэ амжилтын түүчээ одоо барилдааныг зохион байгуулж 3 насны ангиллаар одоо шилдэгүүдийг тодруулж эдгээр шилдэг хүүхдүүд дотроос 15 хүүхдийг сонгон авч Улаанбаатар хотод аваачиж одоо амьдрах нөхцөл одоо бэлтгэлжилтээр хангаж ингэж бүх болох замналд хөтлөе. Ирээдүйн авраг арслан одоо саяын нэр дуудсан алдар цуутай бөхчүүдийнхээ залгамж халааг бэлтгэе гэсэн ийм эрхэм зорилгоор одоо өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа маа. Тэгээд энэ арга хэмжээнд бас олон сайхан алдартай дасгал жуулагч нар, багш нар ирсэн одоо манай энэ залуу бөхчүүдийг шинжиж байна, ажиллаж байна. Тэгэхээр энэ арга хэмжээ маш одоо сайхан үр дүнтэй болж байна. Тэгээд энэ арга хэмжээнд оролцож байгаа сумдынхаа одоо нийт багш дасгал жуулагч нар хүүхдүүдэд амжилттай оролцуулж байгаа аав ээжүүд дэмжиж ирсэн одоо нийт ард түмэнд маш их баярлалаа гэдгийг хэлье. За сайн байцгаана уу. Нутагтаа ирлээ. Тэгээд энэ ирээдүйн хойч үе бэлтгэх одоо өсвөр үеийн барилдаан 2 өдөр дараалан болж байна. Тэгээд хомчуудын 108 бүхэн барилдаан болох гэж байна. Одоо энэ архинаас тэгээд бас миний бие барилдана. Тэгээд нийт ховчуудаа энэ сайхан зуны мэндийг хөшүүлж байна. Тэгээд за өнөөдрийн мэндийг хүргэе нийт Ховдынхаа ард түмэнд. Тэгээд Ховд нутгийнхаа одоо энэ дэвжинээс зохион байгуулж Батөрөө зааныхаа дэвжинээс зохион байгуулж бодлын барилдаанд сайхан барилдаж хараа шууд ирчээд байна. Монгол Улсын харьцаа хамгаалалтын ардчилгааны одоо хөдөлсөн аймгийн баяр наадмын долоомдод үүссэн аймгийн намтарсан Батөчрийн сандангийн нэмийн сандангийн одоо төссөн
Ховдаймгийн дуусан аймгийн насны ан уяг Аврагч яваад ховдаймгийн эрдэнэ сум энэ сумаас Монгол улсын 1994 оны улсын ачин төвчмийн батлагын 2008 оны Монгол улсын хасаад Монгол улсын гинөө дэвшээ 2004 оны Монгол улсын ачин Монгол улсын үсгийн төлөвчдийн цагдаагийн харгуустан нарийн облсын ховдаймгийн эрдэнэ сумын байлаа. Зараз сумын зам аядаг ахлагчтай аймгийн ачин маягтай нарийн өчигдрийг бүрдүүлсэн ховдаймгийн ховсны байлаа. Ховдод хэмжээнээс зохион байгуулж байгаа алдрын түүчээ барилдааныг Ховд аймгийн Чамдман сумын Харьяат, чөлөөтөхийн олон улсын хэмжээний мастер, бүхийн нэртэд дасгалжуулагч, Өсөх Хидэр Үлэмж Бадрах, Монгол улсын зам Бямбудуржийн нэрмжтэй болгон зохион байгуулж, Ховд аймгийн 17 сумаас өсвөрийн бүхчүүдийг оролцуулан, мөн Улас аймгийн алдар цолтой 128 бүхийн барилдааныг зохион байгуулахад бэлэн болжээ. Энэхүү барилдааны нээлтийг 5 дугаар сарын 17-ны өдөр спорт цогцлборт нээлтийг нь хийсэн бөгөөд Монгол улсын зам Бямбудурж агсны үр хүүхэд, Хамаатан, Ах トゥ, төрөл төрөсөд, Шавнар болон Төрийн түшээд Ховд аймгийн засаг даргын тамгын газар, Ховд аймгийн засаг дарга оролцож, төрийн дуулал эгшиглүүлэн албан ёсоор нээлтэн хийлээ. Өнөөдөр тэргүүн сарын шиний 9-ний сайн наад бол тэгшэрсэн энэ өдрийн мэндийг энэхүү заалд оролцуулсан. Одоос сэтгэлээ гэж хэлсэн. Үүний үр дүн ирсэн гэдэн залууч Алдрын түүчээ Ховд бүхийн дивжээний нээлтэнд зам тээвэр хөгжлийн сайд Бямбуцогт, Нутгийн түшээ Пүрүвдэрж, Ховд аймгийн засаг дарга Болормаа нар оролцож, бөхчүүдийн цаашдын спортын үйл хэрэгт өндөр амжилтыг хүсэн өрөөлөө.
За энэ нар хор тэгшэрсэн бас зуны дахин сарын сайхан өдрүүдэд бас миний аав Монгол Улсын цаан чадраа уулын Бянх төрчийн нэрмжт бас ийм сайхан барилтын арга хэмжээг бас хов дэвжинээс шавнар бас гэр бүлийн нутгийн зан олон та ингээд хийж байгаа бас сайхан үйл арга хэмжээ болж байна. Тэгээ энд бас юуны нутаг орны бас залгамж халаа болсон сайхан залуучуудыг бас сонгож шалгаруулах тэднийг бас бэлтгэл сургуульд бас дараагийн бас амжилт юу үзүүлэх бүх одоо зүйлээр хангаж бас цааш нь гэж авч явах юм байгаамаа. Тэгээд энэ арга хэмжээг ингэж авч явж байгаа, зохион байгуулж байгаа бүх хүмүүст одоо баярлал талархаж байгаа. Ялангуяа одоо ховд дэвжээний тэргүүн Монгол Улсын зам Батцэрэг ахтаа бас гэр бүлийнхэн зүгээс баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Одоо их сэтгэл өдөр байна. Миний дүү хэдийгээр одоо байхгүй байдаг. Тэгээ одоо зөндөө их юм байна. Бүгд гойсорсон одоо сайхан шав дагуулсан байна. Тэгээ их ч одоо их баярлж байна. Энэ сайхан бүгд өнөөдөр бахарч байна. Сайхан ажил үйл явуулж байгаа. Энд бид нар Улаанбаатарт байдаг. Би 5 6 8 ирсэн. Тэнд амьдрал тэгээд одоо хайна. Юунд ирээд их сэтгэл байна. Сайхан байна. Үргэлжилүүлэн өсвөрийн бүхийн барилдааны шигшээд үлдсэн бүхийн барилдаанаар үргэлжилсэн юм. Ховд дэвжэнээс захиан байгуулсан алдрын түүчийн өсвөрийн бүхийн барилдаанд 18 насны ангилалд шигшээ 8 бүх тойргийн журмаар барилдаж, Ховд аймгийн Дөргөн сумын Харьяат Наранбаяр шигшээ барилдаанд 6 даваагаар 1-р байранд шалгарсан бол Ховд аймгийн Мөс сумын Харьяат Тэмүүжин 5 даваагаар 2-р байранд шалгарчээ. Харин 3-р байранд Ховд аймгийн Чандман сумын Хаш Зандаг 4 даваагаар 3-р байранд шалгарлаа. Харин Чандман сумын давагдорж 3 даваагаар 4-р байрыг тус эзэлжээ. Мянгас сумын Бат Эрдэнэ 5-р байранд шалгарсан юм. Харин 17 насны ангилалд шигшээ барилдаанд 8 бүх тойргийн журмаар барилдсан юм. 1-р байранд Ховд аймгийн Алтай сумын Өсгбаяр 6 даваагаар 1-р байранд шалгарсан бол 2-р байранд Чандман сумын Амар Төвшин 6 даваагаар 2-р байранд шалгарсан юм. 3-р байранд Чандман сумын Алтан Сүх 5 даваагаар 3-р байранд шалгарч, 4-р байранд Чандман сумын Буян Аривжих шалгарчээ. 5-р байранд Дөргөн сумын Цог Бодрох шалгарсан юм. 6-р байранд Зэрэг сумын Батбаяр шалгарлаа.
16 насны барилдааны төрөв бөхөөр Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын харьяат цас талтай цогцлбор сургуулийн цог жавхлан шалгарсан бол хоёрдугаар байранд Ховд аймгийн Дөргөн сумын харьяат Батбэлэг, гуравдугаар байранд Ховд аймгийн Мөстэй сумын харьяат Ганцогт, дөрөвдүгээр байранд Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын харьяат Өсөх баярнаар тус тус шалгарлаа. Ховд аймгийн Жандамс Мария Ховидо, Баянүдгийн Цэнгэрсмийн аймгийн орсон Мусатын Аман Бэйк, Ховд аймгийн Тэрсүүд Алхан Баяр, Ховд аймгийн Жандамс Мария аймгийн Алтарсууд Их Баяр, Ховд аймгийн Жандамс Мария аймгийн Алтарсууд Батбэлэг, Ховд аймгийн Дөргөс Мария аймгийн Цоллоосууд Төвсайхан, Өсөх Мария аймгийн Цоллоосууд Анбатар, Жиргэнс Мария аймгийн Ховд дэвжэнээс зохион байгуулж байгаа алдрын төвчөө барилдааныг Ховд аймгийн Чандман сумын харьяат, чөлөө төхийн олон улсын хэмжээний мастер, бүхий нэрт дасгалжуулагч, Өсөх Хэдэр, Үлэмж Бадрах, Монгол улсын зан Бямбдоржийн нэрэмжит өсвөрийн бүхэн барилдааныг дуусмагц улс аймгийн алдар цолтой 128 бүхийн барилдаанаар үргэлжилсэн. Монгол улсын авраг хангаа тэргүүтээ улс аймгийн алдар цолтой 128 бүхийн барилдаан ийн эхэлж үзэгч түмэн олноо баясгалаа. Президент Владимир Монгол улсын сарвал сайжрагцсан Батруугийн төвсэй барилдааны үсгэрч багтаалаа. Ховд аймгийн Жандамс Мария Ховдгийн нэмчээр нүүдэр президент Владимир Монгол улсын сарвал сайжрагцсан Батруугийн төвсэй бандаваа. Ховд аймгийн Монгол Мария Ховдгийн барилдааны олон улсын хэмжээний мастер Монгол улсын арцаа Анбаатарын Андрийг чуэ. Богин барилдааны легендованы үргэлжлэлт аймгийн орсон Богин барилдааны Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Арван жилийн Дөргөн сумын сувгч Эрдэнэ чирийн Батбэлэг, Ховдгийн шатаж хүрээний дотор хагасан Ховд аймгийн Мөстэй харьяат, Ганцогт Мөстэй аймгийн сувгч Ганцогт, дөрөвдүгээр Ховд аймгийн Төвсэй харьяат, Ховд сумын гөрөө Бямбдоржийн Өсөх баяр нар ядатар цахасан хайр үргэлж өгчээ. Юусан авдрын мэдэн боцсон байна. Бүтээлчийн байрыг би багтаасаа. Тэргүүний хийсэн хатар районы бүжлэг нь юунууд боцсон замд боцсон замдны хавар өөрийн сэтгэлийн үргэлж байгаа райтаа. Ховд дэвжэнээс зохион байгуулж байгаа алдрын төвчөө барилдааны шигшээ барилдаан шалгарсан өсвөрийн бөхчүүдийн шагналыг Ховд бүхийн дэвжээний тэргүүн болон бусад холбогдох албаны хүмүүс Бямбдорж агсны ах トゥ Хамаатан садан үр хүүхэд төрөл төрөсөдөөс гардууллаа. Тухайлбал шигшээ барилдаан шалгарсан өсвөрийн бөхчүүдэд батламж хадгалуулж медаль, үнэ бүхий зүйлээр шагнасан бол Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат Тамирчин Дархан авраг Батэрдний үүсгэн байгуулсан авраг сургуульд элсэн суралцах эрхийг улсын начин Адиаху өөрийн биеэр ирж гардуулсан юм.
Мөн Монгол Улсын хүчит зан Бямбудар жагсны гэр бүл ах トゥ үр хүүхдүүдээс зааны залгамж халаа нэртэй биеийн тамирын хувцас бэлэглэж цаашдын спортын их замд нь амжилт хүслээ. 다음 소리 목적인데 전체적으로 자신들의 특별한 것으로 식신을 뜻하는 고롱스니 다른 부분도 Ondan çalışmasını yaptı. Grupping output grupping katılımcısına davet ediyor. Networking 그리고 전대표들 사바데스께서 아름다운 내부의 아름다운 땅스러운 냉통과 반대쪽은 아름다운 것으로 대하는 데는 더 오르츠를 어스초가 맨 혼돈도 더 혼돈은 대표님 없으다가 더 그렇게되냐 사람이 사람보다는 때 그때 미칠 때 앞전에 혼돈된 정신이 더 가까이 인상 매트리 원칙 왼전산 행동도수로 운동도 매트리세 보다가 더 그렇게 Domnul Sinza Tăgrava de timpul de direcție, atunci orice o să fim copii de data de vreo singură nu de o să fim copii, o să Antalya'nın Türkçelerinde Arun'un üstüne 너무들이 직시하는 데서 하는 부분도 다른 부분도 매트리 연구사도 그렇지만 인간들이 사안이 작은 사람일 때 나한테도 더 벤처리 더 버터 이것도 매트리 연구소가 Сэнгэр дээлтэй хаа алдаараа тарцгаараа Mondo sin san chabrao di dentro sábado que sarum roda que tuve algo no sin corte ande chuva after sábado na no sábado na dia na de rutsa que eu tô chuva o dentro da sala e co o sin chin zayan no sábado na dia na de sábado chuva o para estar ainda que eu posso vai ter sala e sábado que dá sem do né arate o mentira da roda para e de vídeo chuva Samun
Өвдөн сансан хүмүүстэй хавтын хэмжээний итгэдэг хандах батламж ауны комитет зөвлөлийн батламж ядаа мөнгө шагнадын ийм шагнадыг авч байгаа. 특별히 맡았습니다. 저희는 가우다인 전문성의 아우니 비슷해서 보니 서울시청 목소리 아무것도 없이 장동리 라이트야 학살 진소리가 장동리 링거로에 Ховд дивжэнээс Ховд аймгийн Чандман сумын харьяат чөлөөт өхийн олон улсын хэмжээний мастер, бүхийн нэр тасгалжуулагч, өсөх хэдэр үлэмж бадрах, Монгол улсын зам Бямбадоржийн нэрмжит барилдаанд 128 бүх барилдснаас Монгол улсын зам Пүрэв сайхан төрүүлж, Монгол улсын авраг хангай үзүүрлээ. Энэ бол зөвхөн барилдааны сүрэлцэн гэрч оюутны туршлагаа үзэж байсан. Ховд дивжэнээс Ховд аймгийн Чандман сумын харьяат чөлөөт өхийн олон улсын хэмжээний мастер, бүхийн нэр тасгалжуулагч, өсөх хэдэр үлэмж бадрах, Монгол улсын зам Бямбадоржийн нэрмжит болгон зохион байгуулсан алдрын түүчээ барилдаан нь өргөн цар хүрээг хамарсан, ирээдүйн залгамж халаагаан тосож хүлээж авсан маш сайхан үйл явдал болж өнгөрсөн талаар нутгийн зон олон ам сайтай сэтгэл дүүрэн байгаа нь хуран цугласан олны сэтгэл ямархан ханамжтай байгааг илтгэх шиг. Бүхэд хайртай, бөхөө хүндэлдэг, Алтай нутгийнхаа зонголны үйл бүхэн нь бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлээ. Бүхийн цагаан хямар үеийн үед ивэх болтугай. Ховд дивжээ.